хоёр зүйлийг тодруулъя гэж бодож байна. Энэ маш чухал хууль юм байна. Үнэхээр энэ төрийн өмчит компани ил тод байдлыг сайжруулахгүй бол нууцын гэрээ гэдэг зүйлийн дор маш том худалдан авалтууд хийгддэг. Татвар төлөгчдийн мөнгө яаж захиран зарцуулагдж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Энэ нь бол маш олон хүмүүсийн хардлагыг дагуулдаг. Тэгэхээр энэ одоо хууль дээр энэ төрийн болон орон нутагт өмчит үйлдвэрийн газрын худалдан авалтыг яг ямар шалгуураар ил тод болгож байгаа юм бэ? Арц намын бүлэг бол төрийн нууцын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өргөн бариад өнөөдөр хилцүүлж байгаа. Төрийн нууц гэдэг тамга дараад ингээд худалдан авалтын гэрээгээ нууцлдаг энэ байдал зогсох уу гэдгийг нэгдүгээр асуумаар байна. За хоёрдугаарт нь энэ төрийн өмчит компани чинь зарим нэг нь төрийн үйлчлэгийг үзүүлж явдаг. Тухайлах юм бол нийслэлд нийтийн тээврийн компани яг зах зээлийн өртгөөрөө биш иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ гэдгээрээ явж байгаа энэ төрийн өмчит компани ангиллыг нийтийн үйлчлэгээний компани гэдэг ангилд оруулсан уу? Гуравдугаарт нь төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахын тулд тодорхой хэсгийн ховжилж хувь нийлүүлэгчийг хувийн хвшлээс татан оруулдаг. Энэ зөв байдаг. Гэтэл хувь нийлүүлж орж байгаа хувийн хвшил бол хувийн өсгий үр ашигаа сайжруулъя, ашигтай ажлыг гэдэг зорилгоор ордог. Гэтэл нөгөө талынх нь хувьцаа нь төрийн өмч байдаг учраас давмгай байдал үүсэхгүй шүү, худалдан авах үйл ажиллагаанд орохгүй шүү гэдэг ийм хязгаарлалтууд гараад 34% хувьчилсан төрийн өмчит компаниуд 34% нь ашигтай ажлыгээд ордог. Нөгөө төрийн өмчийн хувьцаатай тал нь шудраг өрсөлдөөний зарчмаар ажиллах ийм шаардлага үүсдэг. Энэ бол одоо олон салбарт ийм зүйл гарч байгаа, энийг бүгдээрээ мэдж байгаа. Энийг одоо яаж зохицуулж байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. За энэ төрийн өмчит компани бүтэем засаглал ил тод байдлыг сайжруулах хууль бол оюун эрдэнэ засгийн газрын үед өргөн байтуулсан хууль ингээ 2 жил болж байна. Их хурал дээр. Тэгээ энэ хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлага нь юу вэ гэхээр яг төрийн өмчит компани дээр шинжил хийхээр яг үнэндээ бол бид нар бол улс төрөд дийлэхгүй юм байл. Энэ төрийн өмчит компани чинь захирлууд бүгдээрээ хамгаалттай. Тэгээ одоо сая энэ Эрдэнэс Монголыг Чингис хаан баялагын сангийн хуулийнхын дагуу ажилуулад 14 төрийн өмчит компани татан буугдаж 67 тэрбум төгрөг хэмнэсний дараа бол утасны дуудлага бол одоо тасархай болсон. Тэгээ яг үнэндээ нөгөө олон бүтээмжийн алдарт менежерүүд чинь ардаа хамгаалттай учраас одоо зовлон болж байна. Тэгэхээр энэ хуулийг гаргаж өгөөч гэж би их хурлаас хүсэж байна. Хэрвээ тийх юм бол төлөөлөө удирдах зөвлөгээд энэ туц ч өөрөө хараат бус бол. Яагад гэвэл энэ босго шаардлагыг бол давах тийм улс төрөөс хамаарал бүхэн хүмүүс бараг олдохгүй болно. Яа тэгэхээр төрийн өмчит компани ашигтай ажиллахын тулд мэргэжлийн удирдлагаар хангахгүй бол хэдүүлээ ингээд нэг юм төрийн өмчит компанийг цэгцэлнэ гэдэг. Тэгээ нэг улс төрчийн хүнийг нөгөө улс төрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас бол энэ хуулиа одоо ажлын хэсэг бол яг анх орж ирснээр нь энэ бол хатуу зохицуултуудтай тэргээр нь гаргаад өгчих нь зүйтэй юм билээ. 101 төрийн өмчит компани өнөөдөр энэ орон нутагт болоод энэ салбарын яамдуудын дэргэд энэ олон төрийн өмчит компани дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нэг янз бүрийн статустай ашиг орлого олдгоо. Тэгээ ерөөсө хараат бус байх нөхцөл ерөөсө бүрддэггүй. Тэгээ энэ компаниудын хэрэг удирдлагыг яг мэргэжлийн удирдлагаар солиул үнэхээр бодиттой өөрчлөлт гарна. 14 компани татан бодлогыг юу өөрчлөгдөж байгаа юм? Бүх юм хэвийн үргэлжилж байгаа шүү дээ. Одоо. Тэгэхээр энэ хууль гарснараа орон нутагт ч гэсэн тийм дураараа орон нутгийн өмчит байгууллага компани байгуулад байх нь багасна. Боломжгүй их хурлаас зөвшөөрөл аавна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл. За ингээд бид нар энэ хуулийн дагуу төрийн өмчит компанидор баримтлах засгийн газрын үндсэн чиглэлийг өргөн барихтаа зэрэгцүүлээд бид нар яг хэдэн хувийг нь нээлттэй болгохыг, IPO гаргахыг, хэдэн хувийг нь иргэдэд нь эзэмших, орон нутагт нь эзэмшүүлэх юм уу, үгүй юм уу, хувьцаагаа арилжааж болох юм уу, үгүй юм уу гэдэг бүгдийг нь нээн.
Тэгэхээр Чингис хаан баялагын сан нэгдэл бол одоо тун удахгүй бол бид нар олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компанид менежментийг өгнө. Тэгээд тэр менежментийн компани үнэлгээ аудитээ хийсний дараа намар төсөвтөө зэрэгцүүлээд IPO гаргах эрхээ их хурлаас авна. За нууцын тухай асуудлаар гэрээг нууцладаг гэсэн асуудал байгаа. Одоогийн хуулийн төсөл дээр 49 дугаар зүйл дээр за шилэн дансны тухай хууль бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зааснаас гадна энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчт компаниуд нийт 15 төрлийн мэдээллийг ил тод байлгахаар хуулийн төсөл тусгасан байгаа. За энд нөгөө бараа ажил үйлчлэгээ худалдаа авалт болон нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн мэдээллүүд бол бүгд ил тод буюу цахим хаягаараа олон нийтэд ил байна гэсэн энэ заалтыг бол хуулийн төсөлд оруулсан байгаа. За хоёр дахь асуулт нь болохоор нийтийн үйлчлэгээний ангилалд оруулсан уу гэдэг асуулт байгаа. Хуулийн төслөөр компаниг арилжааны болон нийтийн үйлчлэгээний гэдэг хоёр янзаар компани дөрвөндөө заах замаар ангилна гэдэг байдлаар оруулсан. За нийтийн үйлчлэгээний гэдэг тайлбарыг бол хуулийн төсөлд оруулаад за ямар төрлийн компаниуд нийтийн үйлчлэгээнийх байж болох вэ гэдэг тэр шалгуур үзүүлэлтүүдийг бол хуулийн төсөлд тусгасан байгаа. За нийтийн үйлчлэгээний компани ямар ялгаатай вэ? Нийтийн үйлчлэгээний компани нь бол ажлын гүйцэтгэлээр бол цэвэр ногдол шиг хуваарлах буюу ашигын төлөх гэдгээс илүүтэйгээр нийтийн үйлчлэгээний үүргийг гүйцэтгэдэг байдлаар бол шалгуур үзүүлэлтүүд энэ бол хуулийн төслөөр наривчлан туссан зохицуулсан байгаа. За гурав дахь нь болохоор төрийн өмчт компанитай давмгай байдал үүсэхгүй байх гэдэг дээр бол хуулийн төслийн 5 дугаар зүйл дээр төрийн өмчт компани үйл ажиллагаанд баримтлах зарчим гэдэг дээр за ямар нэгэн байдлаар төрийн өмчт компани гэдгээрээ хувийн хвшилтэд өрсөлдөхгүй буюу ил тод давмгай байдал эдлэхгүй гэдгийг бол зааж өгөөд зах зээл шударга өрсөлдөх гэдгийг болохоор тусдан тайлбар байдлаар татвар болон ямар нэгэн татаасын болон за худалдаа авах ажиллагаа зэрэг дээр бол давмгай байдал эдлэхгүй гэдгийг бол маш нарийн тодорхойлоод 5 дугаар зүйл дээр бол заасан байгаа. 3 жил дараалан ашиггүй ажилласан бол ховчлох тал руугаа явж байгаа. Тэгэхээр энд ямар хардлага яваад байна вэ гэхээр нийтийн баялаг буюу олон жил Монголын ард түмний хоримтлуулсан, бий болгосон энэ нийтийн баялагийг зориуд одоо ашиггүй ажилуулад хэн нэгэн этгээд ховчлаад авчих уу гэдэг энэ болгоомжл байна. Тийм учраас энэ хуулийн дээр тодорхой заамаар байгаа. Аль болохоор энэ нийт иргэддээ баялагын хувь энэ компани хувьцаа эзэмшүүлэх, олон нийтэд эзэмшүүлэхийн тал руугаа явуулъя гэсэн энэ саналтаа бол би санал нэг байгаа гэдгээ хэлье. За хоёрдугаарт нь жил болгон хувийн хвшил өрсөлдөх ёстой. Одоо бол хувийн хвшил бол төрийн өмчт компанитай өрсөлдөж ялагдж байна л да. Тэгэхээр хувийн хвшлийн хийх боломжтой зүйл гэдгийг ямар байгууллага жил болгон гаргах юм бэ? Энэ шалгуурыг. Тэгэхээр бид нар бодлого буюу үндсэн чиглэлийг явхарлаар одоо оруулж батлуулахаар энэ хуулинд бол нэлээд тодорхой туссан байж байгаа. За тэгэхээр энэ одоо бодлого буюу үндсэн чиглэл дотор бол ерөөсө компани тус бүрээрээ бид нар оруулах юм. Ямар одоо компаниудыг нийтийн үйлчлэгээний чиглэлийнхаар явуулах юм. Ямар компаниудыг стратеги гэдэг чиглэлээр нь авч үзэх юм. За ямар компаниудыг одоо яг зүйсний монопол гэж авч үзэх юм бэ гэдгийг бол ерөөсө компаниар нь бүр тусд нь бүр баш нарийн одоо шалгуур үзүүлэлтэл гаргаж ирж хагаад их хурлд одоо өргөн барьж хагаад их хурлаараа энийг батлуулж явнаа. За энэ нь одоо зүгээр хуучин болоод нэг салбарын сайд орж ирээд компани байгуулдаг байсан явдлыг одоо талсан зогсоож байгаа энэ хуулиар. Тэгэхээр энэ бол одоо маш их өндөр шалгууртай бол явна гэж бол ойлгож байна. Төрөний таны асуултанд бол 49 дээр бол одоо 3 жил дараалан санхүүгийн зорилт үрдэнд хүрээгөө бол өөрчлөлт байгуулах татан бол Энэ салбарын энэ үйл ажиллагааг хувийн хвшил хийх боломжтой гэдэг шалгуурыг төрийн өмчийн хороо магадгүй жил болгон энэ төр гаргах энэ нарийн заалтыг оруулахгүй бол болохгүй байгаа байхгүй юу? Одоо ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчт компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа салбар болгоноор нь энийг хувийн хвшил хийх боломжтой байна. Энэ дээр бол төрийн өмчт компани, орон нутгийн өмчт компани байх шаардлагагүй байна гэдэг үүднээсээ зарим компанийг бол иргэдийн хувьцаатай болгох, зарим компанийг татан буулгах, нэгтгэх энэ ажлын хууль баталцагчны дараа хийгдэх ёстой байхгүй юу? Тэгэхээр энийг одоо хэн хариуцж хийх юм бэ? Төрийн өмчийн хороо юм уу, засгийн газар юм уу, улсын хурал юм уу, иргэдийн хурал юм уу? Та нар ингээд бүх субъектыг хэлжлээ шүү дээ. Нэг субъект хэрэгтэй байна. Төрийн өмчийн хороо бол ер нь ажлаа илүү хариуцлагатай хийх ёстой шүү л гэж би хэлмээр байгаа. Энэ Баатаргүй гишүүний асуулт чинь маш чухал асуулт шүү дээ. Жишээ нь Азса компаниг бид нар хувийн хвшлэр хийлгүүлэх боломжуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж тодорхойлох юм бэ? Хэн тодорхойлох юм бэ? Тэгээд энэний тодорхойлолтын үндсэн дээр зарим нэгэн татан буулгаад хувийн хвшлэр хийлгүүлэх юм боломж олцоог нэгжиж бид нар хувийн хвшлээ дэмжин шүү дээ. За Баатаргүй гишүүний асууж байгаа асуултын хариулт бол намрын чуулганаар засгийн газрын
оруулж ирэх асуудал байгаа. За энэ хууль дээр юу орж ирж байгаа вэхээр одоо баталчвал намрын чуулганаар бид төрийн өмчийн компани талаар баримтах бодлогын баримт бичгийг улсын их хурлд оруулж ирнэ. За энэ баримт бичгээр дагуу аль аль компаниудыг татан буулгах, аль аль компаниудыг хувь шилжүүлэх гэдэг тодорхой санал оруулж ирнэ. За ер нь бол одоо ерхий сайд бас нэмж хариулах байх гэж хариулвал ерхий сайд бол бодлого зарлалцсан баг. Төрийн өмчийн компаниудын талаар баримтлах бодлого засгийн газар дээр бол ярьсан баг.